Сайн Улаанбаатар хөтөлбөр маань боловсролын булангаараа стрессийн талаар цуврал олгон хүргэж байгаа лээ. Өнөөдөр энэ сэдвээ үргэлжлүүлэн стресс бидний сэтгэл зүйд болон бие махбодод хуримтлагдвал юу болдог талаар ярилцъя. За тэгвэл та хамгийн сүүлд би зүгээрээ гэж хэлчихээд яг үнэндээ зүгээр байгаагүй байсан уу? Стрессийг бид тэр болгон анзаардаггүй, зүгээр л тасчихсан байдаг. Яг үнэндээ стресс биднийг нэг өдөр бидний туйлдталд хүргдэггүй, харин аажмаар багаар биднийг туйлдталд хүргүүлдэг байх нэ. Хуримтлагдсан стресс хамгийн түрүүнд бидний сэтгэл санааг өөрчилдөг. Та өөрийгөө анзаарч байсан уу? Бага завлд уурлах, амархан бухимдах, тэршаах, байнга төгшүүртэй байх, дотроо тайван байж чадхаа болох зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Олон хүн энэ үед би зүгээр л ядарчихсан байна гэж боддог. Гэхдээ үнэндээ энэ бол сэтгэл зүйн туйлдлын эхлэл байдаг юм аа. Стресс зөвхөн сэтгэл зүйд биш, биеийн төвшөнд бодитоор нөлөөлдөг. Стресст үед бидний бие аюулгүй горимд орж кортизол гэдэг дааврыг ялгаруулдаг. Хэрвээ энэ байдал үргэлжлэвэл тархлаа сулрна, нойр муудна, толгоовдно, хоол боловсруулах асуудал үүснэ, зүрх судасны ачаалал нэмэгддэг байх нь. Өөрөөр хэлбэл бидний бие махбод амарч чадхаа болдог. Стресс зөвхөн таныг биш, таны эргэн тойрныхыг ч өөрчилдөг. Та анзаараад үзээрэй. Ойр дотныхоо хайртай хүмүүстэй ууртай хариулах, харилцах, төвчээргүй болох, ойлголцол багасах, ганцаараа байхыг хүсэх зэрэг шинж тэмдгүүд илэрдэг байх нь. За тэгвэл энийг бид заримдаа бусад хүмүүсийн л буруу, бусад хүмүүс л өөрчлөгдсөн гэж үздэг байна. Гэхдээ яг үүндээ бид өөрсдөө дотроосоо ядарчихсан байдаг байна. Хамгийн аюултай нь хуримтлагдсан стресс биднийг burnout буюу өөрөөр хэлбэл туйлдталд хүргэдэг. Энэ үед хүн юу ч хийх хүсэлгүй болно, бүх зүйлээс залхах нь, зорилгоо алдсан мэт санагдана. Амьдралд ирч хүчгүй болдог. Үүнийг бид залхууралтай андуурдаг. Гэхдээ энэ бол залхуурал биш юм аа. Энэ бол удаан хугацаанд өөрийгөө сонсоогүй, шалгаагүй үр дүн байж идэг. Гэхдээ энд нэг чухал зүйл байна. Стресс бол бидний асуудал биш, бас бидний дайсан ч биш. Энэ бол биеийг хамгаалах тохиолын систем юм аа. Харин асуудал нь энэ тохиог бид удаан хугацаанд үл тоодогт байдаг. Стрессийг үл тооно гэдэг нь жижиг гал дээр ус ийхгүй орхихтой адил. Эхэндээ жижиг, дараа нь аажмаар томордог. Би та бүхэндээ өнгөрсөн хичээл дээр шаарны жишээг авч хариулсан. Та бүхэн санаж байгаа хаа. Тиймээс та бүхэн санаарай. Стресс өөрөө аюултай биш, харин хуримтлагдсан, удирдагдаагүй стресс аюултай. Тиймээс та өөрийгөө сонсож, биеэ анзаарч, сэтгэлээ ажиглаарай. За мөн та стрессийн тохио танд илэрч, стресс таны бид хуримтлагдсан гэж үзэж байвал та амьсгалын дасгалыг хийж, стрессийг удирдах тэр арга барилд та суралцаарай. Стрессийг бид удирдсанараа бидний биед болон сэтгхүүд, мэдрэлийн системд маш олон тийм эерэг өөрчлөлтүүд гардаг байх нэ. Учир нь өөрийгөө хамгаалах хамгийн ихний энгийн алхам бол өөрийгөө ойлгох явдал юм аа. За ингээд дараагийн нэвтрүүлгээр дахин уулзтлаа. Баяртай.